За юу яцхан залуучдаа шинэхэн unboxing дугаараар уулзч байгаа таатай байна. Энэхүү дугаараар би Easy 350 Yashaya V2 Yashaya гэсэн пүүзийг авчирсан unbox хийхэд бэлэн болсон байна. Пүүзний хувьд бол 1 сарын 25-нд буюу ердөө 3-4 хоногийн өмнө нээлттэй хийсэн. Тэгээд JD Sports гэдэг манай гэртээ ойрхон байдаг дэлгүүр дээр би суглаанд оролцоод тэгээд суглаандаа хожоод релиз хийх зүүн буюу $220 нь олж авсан байгаа. Тэмдээ үнэхээр баяртай байна. Тэгээд одоо бол ерөнхийдөө StockX дээр $251-аас $431 хооронд сайдуудаас хамаараад янз янзын үнэтэй байгаа. Тэгээ ямар ч байсан яг гарсан үнээр нь худалдаж чадсандаа баяртай байна. Тэгээд задлж үзье. За box mox-ийн хувьд бол дахиад ярих бол шаардлагагүй байх. Хэдүүлээ box-ийн хувьд бол нэлээд easy задлсан ерөнхийдөө мэдж байгаа. За шууд пүлэнд авчихсан. Ухуу. Тэгтээ Yashaya-гийн хувьд бол бусад V тэрийнүүд бусад 350 болон тэг бусад загваруудтайгаа бүр нэлээд ижилхэн байна. Би тэгээд бас интернетээр судалж байгаад бол жижигхэн ялгаа байгаа юм байна. Маш жижигхэн ялгаанууд байгаа юм байна. Тэгээ ер нь бол Yashaya миний сонссноор 1 сарын 11 гэсэн баха хятадд нээлттэй хийчээд тэгэнгүүтээ 1 сарын 25-нд Америкт дараа нээлттэй хийсэн гэж сонссон. Тэр нь одоо ерөнхийдөө хятадын зах зээл болон цагаан сар зориулаад төрүүлж хятадд нээлттэй хийсэн юм байлаа. Тэгээд сая 25-нд нээлттэй Америкийн нэгдсэн улсад нээсэн. Тэгээд за үзэмж болон юуны технологийн хувьд бол бусад 350-нуудтайгаа ер нь нэлээд ижилхэн байна. Тэгээд бусад 350-ын 4-5 завгүй байгаа. Тэднэртэйгээ ер нь нэлээд ижилхэн байна. Тэгээд ялгагдах зүйл нь гэвэл энэ гар хэрсэн оёос нь өсгийний доотлоос нь дээдлэх хүртэл энд бол ингэж нэмэгдэж орсон юм байна гэж анзаарлаа. Тэгээд энэ агаржуулах гэх юм уу тоороо хэсэг нь илүү цагаан болж өгсөн. Бусад V2-ийн V2-уудын хувьд бол 350-уудын хувьд бол эдгээр нь жоохон юм шаргалт туяатай байдаг шиг санаж байна. Энэ удаад бол ерөөдөө илүү яг үндсэн өнгө нь бол баг жижигхэн л өөрчлөлт орсон юм байлаа. Ер нь бол бусад 350-уудад бол илүү light gray өнгөтэй болсон. Тэгээд миний анзаарсан зүйл нь гэвэл энэ үдээсний энэ гэрэл ойлгогч гэж байгаа. Үдээсний төрчгтэй гэрэл ойлгогчтой. Энэ нь бол нэлээд сайн одоо ойлгогч гэх юм уу одоо нэлээд гоё харагдчихлээ. Тэгэхээр энэ дээр бас илүү ажиллаж өгсөн бас харагдсан. Тэгээд хэлбэр болон энэ доторх уловч моловчийн хувьд өөрчлөлт хийгээгүй харагдаж байна. Мэдээж тэгээд өөр өөрчлөлт гэх юм бол уулын энэ хэсэг нь бол илүү тийм mid green гэх юм уу? Тийм өнгөтэй харагдаж байна. Тэгээд өөр өсвөрхий өөрчлөлт байхгүй юм да. За тэгээд Easy 350 V2 Yashaya-гийн хувьд бол ерөнхийдөө юм байна. Нэг сүрхий өөрчлөлт бол харагдсангүй. Ерөнхий бодины өнгөний тоглолт болон энэ үдээсний гэрэл ойлгогч нь яг онцлсон энэ зүйлс нь бол надад маш их таалагдлаа. Тэгээд та бүхэн санал хүсэлт болон шүүмж ямар нэгэн сэтгэл байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа бити мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.